Надад хэн нэгэнтэй ажиллаагүй юм шиг санагддаг. Энийн төвд хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулаагүй мөн хийх ёстой зүйлсээ хийхгүй байгаа мэтээр санагддаг. Гэвч ажил дээрээ тулгарч буй асуудлуудаа танин мэдэж, хамтдаа шийдвэрлэж мөн баг хамт олонны нэг хэсэг байхыг хүсдэг. Ийм байвал бид алдаа мадгаа цэцэх боломжтой байх юм. Харин асуудлыг ярилцах, халуун улаан орчин бий болгохгүйгээр гарч буй бэрхшээлүүдийг хилэлцэн шийдэх боломжгүй юм. Надад тулгарсан асуудал нь зүгээр л хүний нөөц хий гэсэн болохоор хийж байгаа биш. Надад үнэхээр чин сэтгэлээсээ ажлын сайжруулах хэрэгтэй удирдлагын зарчим байна уу гэдэг тухайд байсан юм. Хин нэг нь надаас энэ зүйлийг хийхийг асуугаагүй бол энэ асуудал дээр залбирлыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх байсан юм. Түүнчлэн би чадвараа хөгжүүлэх нь зарчмыг авч ажиллах нь битгий хэл тоогчгүй өнгөрөх байсан юм. Сүнс надад хэрхэн яаж авьяасаа чадвараа хөгжүүлэх талаар бодож үзхийг шивнэсэн юм. Надад төрсөн анхны сэтгэл нь үүнийг хэрхэн би хийх аль хэдийн мэднэ штэ. Мөн би үүнийг сайн хийж чадна гэж бодсон юм. Гэсэн хэдий ч яг адилхан илчлэл үргэлжлэн ирсээр байсан ба би ирж буй илчлэлтийг бичиж авч эхэлсэн юм. Тэгээд би хэрхэн үүнийг өөрөөр хийж болох талаар бодож эхэллээ. Тэгээд сүнс надтай ярихыг би сонслоо. Манай баг бусад олон багуудын адил оффистаа суугаад өөрсдийнхөө ажлыг хийдэг. Хэдийгээр бид хоорондоо 7 хоногт нэг хуралдах үеэр л ярилцдагч байнга бие биетэйгээ ажлынхаа талаар ярилцаж хэлэлцэх нь чухал юм. Бүтэц зохион байгуулалтын хувьд бид шатлсан байдлаар ажиллаа хийцгээдэг. Дээд албан тушаалтны шийдвэр гартал аливаа асуудлыг хүлээлгдэг. Бидний гаргасан шийдвэрүүдийн нэг ажлаа хуваарлан хүмүүст хариуцуулан өгөх явдал байсан. Эдгээр өөрчлөлтүүд гарах үед бүтэц зохион байгуулалт ч мөнгөөр болж байв. Бид ажиллаа хийхдээ надад ажлын энэ хэсэг байна. Харин чамд тэр хэсэг нь байна. Хамтаа зэрэг явахгүй бол ажил нь урагшлахгүй гэсэн зарчмаар нэг нэгэндээ ярилцсан ажиллахыг шаардаж эхэлсэн юм. Бидний гаргасан шийдвэрүүдийн нэг ажлаа хуваарлан хүмүүст хариуцуулан өгөв. Зөвхөн өөрийнхөө ажилд анхааран шаргуу ажиллан тусламж хэрэгтэй үед л ажлынхаа хэн нэгэнтэй харьцдаг нь хэвшмэл зуршил болсон байдаг. Харин Шароноос миний анзаарсан зүйл нь ажил дээрх чимээгүй байдлыг эвдэн бие биетэйгээ ойр байж туршлага солилцох байдлыг бий болгохыг хичээж байсан нь юм. Асуудал гарах үед энэ нь зөвхөн нэг хүний асуудал байдгүй. Хамтдаа ярилцсан ажиллах нь бидний туршлага мэдлэгийг бусдад хүртээмжтэй болгож тухайн асуудлыг шийдвэрлэх гарцыг олж өгдөг. Асуудлаа өөр өнцгөөс ярилцах талаарх санаануудыг би төвшүүлж эхэлсэн. Хүмүүс удаан хугацааны турш бодсоор ирсэн санаануудаа гарган ирж танилцуулах урам зоригоор дүүрч эхэлсэн юм. Тухайн санаа бүрэн боловсрсон байх хэсэг дээр санаа зовох шаардлагагүй. Учир нь энэ нь эцсийн шийдвэр гаргах ёстой мөч биш бөгөөд зөвхөн хоорондоо ярилцаж ямар шийдэл байж болохыг олох үе юм. Одоо хоорондын хамтын ажиллагаа маань илүү сайжирсан. Мөн хамтран ажиллах урам зориг маань маш ихээр нэмэгдсэн. Одоо би хэн нэгэн рүү очиод надад ийм асуудал байна. Танд ямар нэгэн санаа байна уу гэж хэлэхдээ илүү тайван тухтай мэдрэмжийг мэдрэх болсон. Бид баялагийг бүтээсэн юм. Бид чадвараа хөгжүүлсэн юм. Нэг хүн ярьсаар л байсан бол хизээч гарч ирэхгүй байх байсан шин санаануудыг бид олсон. Бидний төдийлөн гаргаж ирж чаддаггүй бидний дотор байдаг онцгой бэлгүүдээ гаргаж ирж чадсандаа би баяртай байна. Энэ нь биднийг шудраг байж хамгийн доод түвшний үр дүн үзмээргүй байна гэж зоригтойгоор хэлж чаддаг болоход мань тусалсан юм. Бид өөрсдөд бай алдаануудаа олж харан бусдадтай тусалж чадах итгэлцэл бүхий халуун дулаан орчин байгаагүйсэн бол ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Одоо бидний хийж буй зүйлс илүү сонирхолтой болсон. Бид бие биенийхээ ялгаатай талуудыг хүндэтгэн сайхан харцаж байгаа ба энэ нь миний нуруунд дээрх ачааг хөнгөлж байгаа юм. Мөн бид цаашид өн удаан сайшгүйгээр хамтаа ажиллах нэг баг болж байна. Бид ирээдүйд мөн энэ мөч рүү эргэн хараад хамтдаа ажиллаж эхэлсэн энэ өөрчлөлтийн үеийг санаж байна уу гэж хэлэх болно.